Эдгээр хүмүүс цонхоор гайхан харж байлаа. Нэгэн хачин хар үйл маш хурдтайгаар нүүж ирнэ. Ойртож ирэхэд нь сая нэг анзааруул. Тэрхүү хар үйл нь үнэндээ хэдэн зуун сая царцаанаас бүрдсэн байв. Тэднийг хотын дээгүүр нисэж ирэх үед иргэд айц сандран зүг зүгтээ зогтцгаана. Гудамж талбай тэр чигтээ сүрч хог навшоор дүүрч хоцров. Өндөр барилгын офисын ажилтнууд ихэндээ үүнийг сонирхолтой гэж бодож байлаа. Яаж ч байсан эдгээр шавчнууд дотогш нэвтэрч чадахгүй гэж итгэв. Гэвч царцаанууд цугларсаар улам олоолаа болж агаарч улсдын хоолоогоор дамжин барилга руу мөлхөж орж эхлэв. Хүмүүс хожимдож ухааран сая нэг зүгтах тухай бодцгоно. Эдгээр царцаанууд хаанаас гараад ирснийг хэн ч мэдсэнгүй. Мөн тэд дэлхийн ертөнцид ямар их гамшиг дагуулгыг ч таашгүй байлаа. Хэдэн 7 хоногийн өмнөх үйл явдал руу буцвал хөдөө аж ахуйн яамны ИС лабораторид иржээ. Тэрээр өөрийн багш дээрээ зочилсон нь энэ байв. Гэтэл багш нь өөртөө тун итгэлтэйгээр нэгэн зүйлийг танилцуулж эхлэв. Тэрээр саяхан нэгэн төрлийн эвлийд царцаа гаргаж авчээ. Энэ бол цүлийн царцаа болон Австралийн халдварт царцааны эвлийд юм. Энэ төрөл нь ихэнх шавж устгагч бодис төсвөртэй төдийгүй. Үржих чадвар нь ердийнхөөс 10 дахин илүү аж. Үүнийг сонссон эсийн царай зэвхий ойргов. Та ийм төрлийн туршилт хийхдээ. Яагаад хөдөө аж ахуйн яамнаас зөвшөөрөл аваагүй юм бэ? Харин Джейсон юу болоод байгааг огт ойлгосонгүй. Тэр зөвхөн генийн өөрчлөлтийн технологиг гүнзгийрүүлэн судлахыг л хүссэн хэрэг байв. Эли багш чавийн харилцаагаа ч үл хайхран. Багшигаа дэндүү дур зоргоороо гашилсаа хэмээн зэмлэв. Өнгөрсөн жил 2 төв царцааны нүүдэл нүүрснийг мэдэж байгаа биз дээ. Хэрвээ эдгээр мутцад орсон царцаанууд лабораториос гадагш алдагдвал тэд бүх дэлхийг цөлмөж дуусгах аюултай. Эли багшийнхаа тайлбарыг дахин сонсохыг хүссэнгүй. Яамны сайдын туслахын хувьар түнд тушаал буулгав. Лабораторид байгаа бүх царцааг нэн даруй устгах. Мөн Джейснийг ахлах судлаачийн албан тушаалаас нь шууд чөлөөлөв. Гэвч хэний ч санаанд оромгүй зүйл болох нь тэр. Лабораторийн нэгэн ажилтан устгах явцад 6 мутцад царцааг нууцаар авч үлджээ. Хувцсаа сольж байх үедээ санамсаргүй байдлаар хоёрыг нь бохирын шугам руу алтчихв. Ингээд тэр хоёр амьтан лабораториос азтайгаар зогтож чадлаа. Харин үлдсэн 4 царцааг тэр ажилтан цэргийнхэнд нууцаар дамжуулан өгчээ. Үнэн дээр доктор Джейсны мутцад царцааны судалгаа үргэлж цэргийнхний хараа хяналт дор байсан хэрэг. Гэвч байдлыг уламд ордуулсан зүйл бол тээвэрлэлтийн явцад нөгөө 4 царцаа цэргүүдийн хариуцлагагүй байдлаас болж хайрцаг нь унаж хаграв. Ингээд тэгж бас санаандгүй байдлаар ирэх чөлөөтэй болжээ. Дараагийн хэдэн хоног харьцангуй тайван өнгөрлөө. Баазын ойролцоох тариаланчид ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Тариан талбайд хэдэн урилгагүй зочид ирснийг хэн ч анзаарсангүй. Гэтэл эдгээр мутцад царцаанууд аимшигт үржих чадварынхаа ачаар ердөө ганцхан сарын дотор асар их тоо толгойтой аюулт сүрэг болон хувирчээ. Тэр өдөр тэд эцэст нь олон нийтийн өмнө бүгдээрээ гарч ирэв. Тэд шууд дайралтаа ихсүүлж баазын ойролцоох нэгэн жимсний цэцэрлэгийг довтлов. Энэ зуур ажлаасаа халагдсан доктор Джейсон охиноо сургуулийн автобусанд суулгаж өгөөд гэтэл газрын доороос асар их хэмжээний царцаа гинэт гарч ирэхийг олж харав. Тэр ямар нэгэн зүйл сансан бололтой. Машиндаа суун сургуулийн автобусны араас хурдтайгаар хөөлөв. Автобусын доторх сурагчид ч мөн адил. Тэнгэр бүрхсэн хар шавжийг харцгаана. Тэд үүнийг өвдөөл сонирхож байв. Аюул нүүрлээд байгааг огтхон ч ухаарсангүй. Азар жолооч хурдан хөдөлж хүүхдүүдэд цонхоо яаралтай хаахыг анхааруулв. Тэрхэн зуур асар их царцаанууд шууд довтлон ирлээ. Сурагчид айсандаа хашгиралдаж эхлэв. Гэвч дээрх нээлттэй юугийг хэн ч анзаарсангүй. Царцаанууд тэрхүү нүхээр цувран орж эхлэв. Сургуулийн автобусын доторх байдал хормын төдийд замраагүй болов. Азар Джейсон цаг алдалгүй ирлээ. Тэрээр гал унтраагч барин автобус руу гүйж оров. Гал унтраагчаар шаргуу шүрсний эцэст өнөөх хорлонд царцаануудыг дарж авлаа. Тэрээр автобусны шалан дээр ухаан алдсан охиноо оллоо. Гэтэл тэр зуур царцааны төрхийг санамсаргүйгээр анзаарав. Энэ чинь түүний лабораторидоо гаргаж авсан мутцад орсон төрөл зүйл биш гэж юу? Төд удалгүй. Эсийн ажилтдаг хөдөө аж ахуйн яамд царцаанууд нүүдэлсэн ирж буй мэдээ ирэв. Эхэндээ тэр үүнийг нэг их тоосонгүй. Учир нь жил бүр л их бага хэмжээгээр царцааны гамшиг болдог шүү дээ. Яг энэ үед эсийн найз залуу Жим залгав. Тэд асар том царцааны сүргийг илрүүлсэн бөгөөд баруун зүгийн хотууд руу довтолж байна. Замдаа тэд магадгүй Журжийн баяр болж буй Инжи хотхоныг дайран өнгөрнө. Гэвч Эли үүнд тун итгэлтэй байв. Царцаанууд чиглэг орчинд дуртай. Тэд ямар нэгэн нуурын орчимд суурьших магадлал өндөр. Ойр орчмын тариалангийн талбай жимсний цэцэрлэгт аюул учруулахгүй гэж боджээ. Гэтэл яг энэ мөчид доктор Джейсон залгалаа. Тэрээр өнөөх царцаануудыг лабораториос алдагдсан мутцад орсон зүйлүүд болохыг хэлв. Эдгээр амьтдын арын шинг энгийнээр таамаглах аргагүй. Хамгийн муугаар төсөөлж бэлтгэлтэй байх ёстой. Эли үнийг сонсоод дотор нь харанхуйлав. Тэрээр гинэт Журжийн баяр болж буй Инжи хотхоныг саналаа. Тэгээд тэр дороо машин барин хэргийн газар руу яаравчлав. Ил хариуцсан хүнийг олж уулзсан. Үйл ажиллагааг нэн даруй зогсоож иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг шаардав. Гэвч тэдний хөдөлгөөн дэндүү удаан байлаа. Тэнгэр бүрхсэн царцааны сүрэг нисэн ирж харагдав. Тэдний байн зөвхөн хүнсний ногоон жимсгэн байсангүй. Замдаа тааралцсан хүмүүсийг ч зүгээр орхисонгүй. Жижиг хотхоныг түүвэснийхээ дараа царцаанууд огтхомч саадсангүй. Тэр чигээрээ их хот руу чиглэн нисв. Тэдний тоо толгой дэндүү их байлаа. Хэдхэн тариалангийн талбай тэдний ходоодыг дүүргэж дийлсэнгүй. Хотын иргэд эцэст нь нэг зүйлийг яс махандаа тултал мэдрэв.
Энэ бол царцааны нүүдэлд дайрсан газарт өвсч үлддэггүй гэдгийг юм. Хөөрхийн нэгэн том оврын зорчигч тээврийн онгоц дөнгөж хөөрмөгцөө. Тэнгэр бүрхсэн царцааны сүрэгтэй тулгарав. Ийм том хэмжээний гамшиг тохиолдсон нь удалгүй нийгмийн бүхийс давхаргын анхаарлыг татлаа. Сэтгүүлчид энэхүү аимшигт гамшигыг там гэдэг үгээр дүрсэлж байв. Харин мутцад орсон царцааг гаргаж авсан доктор Джейсон холбооны мөрдөх товчоонд баривчлагдсан байцаагдав. Америкийн дээд удирдлагууд асуудлын ноцтой ухаарав. Тэд нэн даруй шуурхай хурал зарлаж энэхүү хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Энэ нь террорист байгууллагын ажил биш гэдг нь тодорхой болсон ч үүсэх аюул нь ямар ч террорист халдлагаас хавьгүй илүү байлаа. Сайдын туслах эсийг тусгай зөвлөхөөр уйлаа. Учир нь доктор Джейсоноос гадна энэхүү мутцад орсон царцааг хамгийн сайн мэдэх хүн бол тэр байв. Тэд өндөнөөсөө гараад нас бий гүйцэн царцаа болоход ердөө 8 хоног зарцуулдаг. Энэ нь ердийн царцааныхаас 2 дахин хурдан гэсэн үг. Тэгээд царцаа бүр өдөрт өөрийн биеийн жингээс 2 дахин их хоол хэрэглэдэг. Дээрээс нь тэдний аймаар үржих чадвар. Эсийн баримжаасан тооцоогоор царцааны тоо аль хэдийн хэдэн зуун саяд хүрчээ. Тэгээд ч 7 хоног бүр экспоненциал хурдаар өсөж байна. Дэлхийн бүх үр тариаг нийлүүлсэн ч эдгээр мутцад орсон царцааны хагас жилийн хэрэглээнд хүрэлцэхгүй. Нэгэн хүн тэсэлгүй ийн асуу. Тэгвэл тэр үед тэд өсөж өгөх үү? Эси толгойс ихсрэн царцаанууд амьд үлдэхийн тулд бүх үр тариа тэрч байтугай модны навчигч дуустал идэх болно. Идэх ургамал огт үлдсэнгүй. Эдгээрийн асар их тоо толгойг үзвэл махан идэгчтэн болон хувьсах магадлал маш өндөр байна. Аливаа мал амьтан тэр байтугай хүн төрөлхтөн ч бүгд энэ сүргийн идэгч болох аюул нүүрлээд байна. Ямар ч байсан хэрв энэ аюул царцааг устгахгүй бол хамгийн түрүүнд мөхөх зүйл бол гарцаагүй хүн төрөлхтөн байх болно. Мэргэжилтнүүдийн болгоомжлол үндэслэлгүй биш гэдг нь батлагдлаа. Хил орчмын нэгэн бэлчээрд анх удаа царцаа мал руу довтолсон хэрэг гарчээ. Гэвч асуудал нь ердийн ус тулын аргууд энэ мутцад орсон төрөл зүйлд огт үйлчлэхгүй байна. Аз болоход цаг агаарын хиймэл дагуул царцааны сүргийн хөдөлгөөнийг цаг ямагт хянаж чадаж байна. Одоогийн байдлаар тэд Охайо муж руу хурдтайгаар давшиж байна. Тэнд хүн амшигөө суурьснаас гадна үр тарианы үйлдвэрлэлээр тэргүүлдэг газар гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэг царцааг нутаг руу нэвтрүүлбэл учрах хохирлыг төсөөлхийн аргагүй болно. Цэргийнхэн шууд хамгийн эрс шийдэмгийн аргыг сонголоо. Энэ бол шинээр боловсруулсан хортхийн бөмбөг ашиглах явдал юм. Туршилтаар энэ нь мутцад орсон царцааг хурдан устгаж чадна гэдг нь батлагдсан. Гэвч эсийн үнийг сонсоод эрс эсэргүүцэв. Учир нь энэ хортхийн хүний биед асар их хортой. Хөрсөнд үлдсэн ч олон жилийн турш замхрахгүй. Энд чин дайснаа устгах гээд өөрийгөө хорлож байгаа хэрэг биш үү? Гэсэн хэдий ч энэ нь цэргийнхний хийж чадах цорын ганц арга байлаа. Бүх дэлхийг мөхөөснөөс хамаагүй дээр гэж тэд үзэж байна. Түүнчлэн ерөнхийлөгч аль хэдийн зөвшөөрөл дээр гарын үсэг зурсан. Одоо нэгэн тэхэлсэн тул буцах замгүй болжээ. Энэ үед аимшигт царцааны сүрэг аль хэдийн Охайо мужийн хил дээр нисэж ирэв. Цэргийнхэн хортхийн бөмбөгийг урьдчилан байрлуулсан байлаа. Төв хэсгийн хөдөө орон нутагт ус тусын ажиллагаа явуулахаар бэлтгэжээ. Гэвч ил нууцаар өөр арга хэмжээ авав. Тэрээр энэ мэдээг урьдчилан танил хэвлэл мэдээллийн найзуудаа задлжээ. Төд удалгүй янз бүрийн мэдээлэл хаасайгүй тарав. Цэргийнхэн олон нийтийн шахалтад орж бөмбөг хаях ажиллагаагаа төр зогсоохоос өөр аргагүй болов. Эсэд царцаатай тэмцэх арга замыг олохын тулд Шоронгоос Джейсоныг тусгаалan гаргаж авлаа. Доктор өөрийнх нь санамсаргүй хийсэн үйлдэл. Хүн төрөлхтөнд ийм их гай зовлон авчирна гэж санаагүй биз. Одоо тэрээр энэ царцааны гамшигыг чин сэтгэлээсээ шийдвэрлэхийг хүсэж байна. Тэрээр фронтын шугам руу нисэж зарим дээжийг барьж авахыг санал болгов. Нилээд хугацаа өнгөрлөө. Царцааны сүрэгт дахин мутац явагдсан байх магадлалтай. Удалгүй Эли болон бусад хүмүүс төрөлх нутгийн фермд хүрэлцэн ирэв. Тэднийг малаа хашаанд нь оруулж амжаагүй байтал асар их царцаа хар үл мэд нүмрэн ирэхийг харав. Найз залуу жимэн туслахаар яарам ирж тэднийг дагуулсан сарвчинд нуугдав. Гэвч тэд удалгүй хатуу бодит байдалтай нүүр туллаа. Зэвүүн царцаанууд сарвчийг салхи нэвтрэхээргүй бүчжээ. Удахгүй тэд бүгд дотор нь гацаж өгөх аюултай болов. Эсийн толгойд гинэт нэгэн мэрэгэн арга орж ирэв. Сарвчны гадна тал төмөр хуудасаар бүрэгдсэн тул цахилгаан холбоос аврах том шавж устгагч гэрэл болж хуурна. Дээр нь наалдсан царцаануудыг яндар нь тоогоор цохиж устгах боломжтой. Гэвч генераторт шаардлагатай түлш гадаа үлдсэн байлаа. Джейсон гаргасан алдаагаа засахын тулд хүрмээ нөмрөөд ямар ч эргэлзээгүйгээр гадагшгүй гарав. Джейснийг түлшний саваа бариад буцаж ирэхэд бүх биеийг хазуулж цусандаа гутгалцсан байлаа. Энэ хооронд Жим болон хадам эцэг нь цахилгааны шугамыг засаж амжжээ. Генератор асах агшинд бүх сарвчаар цахилгаан гүйдэл тачигнав. Дээр нь байсан царцаанууд бороо мэд дээрээс асгарлаа. Эли болон бусад хүмүүс гүнзгий амьсгаа авав. Энэ арга үнэхээр үр дүнгээ өгсөн бололтой. Хөөрхий доктор Джейсон маш хүнд шархатсан тул амьсгал хураахад ойрхон байлаа. Өөхийнхээ өмнө тэрээр уучлаарай гэж тасралтгүй хэлсээр байв. Ил гадаа түлэгдсэн царцааны эсийг зэмийн үнрийг үнэртлээ. Түүний толгойд илүү зоримог санаа төрлөө. Одоо царцааны сүрэг хэдийн Рокки нурууг давсан байна. Дахиад ердөө 24 цаг тэд удахгүй Миссисипи мөрнийг гаталж төв бүсийн тариалангийн талбайд хүрэх болно. Өөр арга замгүй болсон тул ерөнхийлөгч биечлэн мэдэгдэл хийлээ. Армийнхан царцааны сүргийн эсрэг шинээр гаргаж авсан хортхийн бөмбөг хэрэглэх болно. Мөн эдгээр бүс нутгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна.
дээд түвшнийхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэлэлцэж байх үед Эси гинэт хурсын танхимд орж ирлээ. Царцааны сүргийг устгах өөр арга байгааг тэр мэдэгдэв. Тэрээр өмнө нь ферм дээр болсон явдлыг бүгдэд нь нэг бүрчлэн тайлбарлаж өгөв. Хорт хийм бөмбөгтэй харьцуулахад царцааг цахилгаанаар устгах нь хамаагүй бага хохиролтой. Генералууд Эсигийн санааг дэндүү утгагүй гэж үзэж байв. Эцсийн эцэст тэнгэр дүүрэн нисэх царцаа хаасайгүй байна шүү дээ. Эрчим хүчний сайд босон хүмүүсийн маргааныг тасаллаа. Рокки нуруу болон Миссисипи мөрний хоёр талаар өндөр хүчтэлийн шугам сүлжээ татсан байгаа. Онлын хувьд эдгээр шугамын хүчтэхийг нэмэгдүүлэхэд л хүчтэй цахилгаан орон үүсгэж чадна. Түүгээр дайран өнгөрөх ямар ч амьд биет газар дээрээ зохиулж өгнө. Гэхдээ үүнд нэг урьдчилсан нөхцөл бий. Энэ нь хангалттай хэмжээний цахилгаан гаргаж авах явдал юм. Үүний тулд улс даяараа хамтран ажиллах ёстой. Царцаанууд ирэх үед цахилгаан хэрэглээгээ бүрэн зогсоож бүх эрчим хүчийг энд төвлөрүүлэх хэрэгтэй. Генерал баг зэрэг бодсны эцэст нь энэ төлөвлөгөөг зөвшөөрөв. Харин хорт хий цацхыг нөөц төлөвлөгөө болгон үлдээв. Хэрэг царцаануудыг цахилгаанаар устгаж чадахгүй бол арим өмнөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх болно. Ерөнхийлөгчийн зөвшөөрлийг авсны дараа улс даяар яаралтай хөдөлж эхлэв. Эрчим хүчний газрын инженерүүд шүнжин цахилгаан сүлжээг шинжилэн заслаа. Хоёр өндөр хүчтэлийн шугамыг царцааны сүргийн дайран өнгөрөх замд төвлөрүүлв. Цахилгаан эрчим хүчийг хангалттай байлгахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт ард иргэдэд хандан уриалга гаргалаа. Шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдэд түр унтраахыг хүсв. Эрчим хүчийг юун түрүүнд царцаа устгах сүлжээнд нийлүүлв. Эли царцаанууд замаа өөрчлөх үе гэж санаа зовж байлаа. Тиймээс хорхоо шавжны гэрэлт тэмүүлэх шинж чанарыг ашиглан цахилгаан сүлжээний нэг талд хэдэн 10 гэрэлтдэг тууц бүхий агаарын бөмбөлөг зөө бүх бэлтгэл хангаглалаа. Одоо зөвхөн царцааны сүргийг хүлээх л үлдлээ. Хүн бүр хяналтын дэлгэцийг төгшөөртэйгээр ширтэж хүн төрөлхтний хувь заяаг шийдэх тэр мөчийг чимээгүйхэн хүлээн. Азар эдгээр шавжнууд урмыг нь хугарсангүй. Агаарын бөмбөлөг дээр хүчтэй гэрэлт татагдан цахилгаан сүлжээний бүс рүү хурдтай нисэж ирэв. Цахилгааны утсанд хүрэх тэр агшинд гэлбом цахилгаан очихаасайгүй өсчв. Царцааны сүрэг гал руу тэмүүлэх ирвэхий шиг тэнгэрээс унцгав. Өдөрдох төвд нижигнсэн алга ташилт зуурайтлаа. Тэдний цахилгаанаар цохиулах төлөвлөгөөг үр дүнгээ өгсөн бололтой. Түүхийн төгсгөлд мэдээгээр шинжээчдийн дүгнэлтийг дамжуулав. Хэдийгээр тэр удаагийн цахилгаан цохилт бүх царцааг устгаагүй ч гинийн өөрчлөлтийн улмаас тэд дахин аимшигтай хурдаар үржих чадваргүй болжээ. Үлдсэн 100 тонны царцаа ямар нэгэн аюул учруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл тэд энэхүү асуудлыг бүрэн шийдэж чадлаа. Түүхэнд байгаагүй энэ их царцааны гамшигыг зогсов. Ингээд аюул царцаа киноны агуулга дуусаж байна. Энэ кино хэдэн 10 жилийн өмнөх хуучин бүтээл боловч үйл явдлын хэмнэлэнд маш сайн болсон байдаг. Наривчлан үзвэл зарим нэг логикгүй зүйлс байгаа ч одоо үеийн олон гамшигын кинонуудаас хамаагүй дээр болсон. За ингээд өнөөдөртөө дуусгая. Өөр бодолтой найзууд байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.